хэвлэл мэдээлэл гэдэг бол бас асар хүчтэй зэвсэгчтэй тийм ээ хэрэгсэл байдаг тийм ээ. Огт AI байхгүй зөвхөн хэвлэл мэдээлэл дангаараа дэлхийн ертөнцийг бүр ингээд ийм баддаг хэмжээний тийм асар их хүч байдаг штэ. За тэмдээч одоо энэ дэлхийн ертөнцийг хүн төрөлхтнийг одоо удирдах, контролдох сонирхолтой хэсэг бүлэг одоо тэр элитүүд гэдэг хүмүүс бол тэд нар бол энэ хэвлэл мэдээллийн хүчийг бол гартаа оруулсан байдаг. За тэгээд тэрүүгээрээ бол хүсснээрээ хүн төрөлхтний тархийг угаана, хүсснээрээ тийм ээ бидний эмоцийг удирдах тийм ээ. За хүсвэл одоо бүр дайн дайжин өмнө самунд дэгдэж болдог тийм ээ. За тэгээд дээрэс нь за тэгээд хэвлэл мэдээлэл гарч ирлээ. За дээрэс нь хүн болгон хэвлэгч мэдээлэгч одоо тийм энэ гар утсаараа дамжуулаад хүн болгоны анхаарлыг татаад ингээ вайрал болох ийм боломж бас ингээ олгогдчих тийм ээ. За тэгээд энэ үеэр болохоор зэрэг бас ухамсартай хэрэглэх хэрэг шаардлагатай байдаг. Тэгэхгүй ингээд нэг тийм зөвхөн хандлагын төлөө гэж хандлагын төлөө баг юу ч хийхээс буцахгүй тэгээд ингээд энэ зүйлийг бас л буруугаар ухамсаргүйгээр ёс зүгээр ашиглаад эхэлж байна л та тийм ээ. За тэгээд зарим инфлюенсерүүд гэж байгаа хүмүүс бол бас одоо энэ зүйл рүү бас урайлан дууддаг залуучуудыг тийм ээ. Та нар хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй. Ямар ч хамаагүй байдлаар анхаарлыг татаа гэж. За тэгээд нөгөө хүмүүс нь анхаарлыг татахын тулд одоо юу ч хамаагүй хийж яадаг тийм ээ. За тэгээд ийм одоо ухамсаргүй, ёс зүйгүй, за тэгээд үнэт зүйлгүй бас байж болохгүй юм аа. Тийм ээ. За яг тэрнтэй адилхан бид нар хэвлэл мэдээлэл одоо энэ сэтгүүлчд гэдэг байгаа хүмүүс бол маш ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол яаж энэ иргэдийн эсрэг ажиллаж чаддгийм бэ гэдгийг бол бид нэр одоо энэ маш олон сэтгүүлчдээс бол харж байна.